Сайн байцгаана уу? Юу Академийн Солонгос хэлний хичээлд тавтай морилно. Өнгөрсөн хичээлүүд дээр бид бүхэн бүх гүйвлэгч үсгийг үзэж дууссан байгаа. Өнөөдөр харин гүйвлэгч үсэг маань үеийн төгсгөлд орохдоо хэрхэн яаж дуудагддаг талаар үзэх болно. Солонгос хэлэнд гүйвлэгч үсэг үеийн сүүлд орсон гүйвлэгч үсгийг падчин буюу дэвсгэр үсэг гэж нэрлэдэг. Та бүхэн маань одоо бүх үсгээ мэддэг болсон тул хичээлдээр гарч байгаа бүх солонгос үгнүүдийг нэг бүрчлэн унших тасгалыг сайн хийх хэрэгтэй байгаа шүү. За багшаагаа дагаад бүгдээ уншицгаая. Падчим. Солонгос цагаан толгой маань нийт 19 гүйвлэгчтэй гэж бид үзсэн. Үүний дараах 3 гүйвлэгч нь падчин буюу дэвсгэр үсгээр бичиж хэрэглэгддэггүй. Харин бусд нь бүгдээрээ падчмаар бичигдэж хэрэглэгддэг. Падчим нь үндсэн буюу нийлмэл гэж хоёр хуваагддаг. За нийлмэл нь юу юм бэ гэвэл хоёр өөр гүйвлэгч үсэг нэгдээд нэг падчим, нэг авиа гаргахыг нийлмэл падчим гэж нэрлэж байгаа. За өнөөдөр бол бүгдээрээ зөвхөн үндсэн гүйвлэгчийн падчим авиаг үзнэ. За падчим сүрээ буюу дэвсгэр үсгийн авиа. Авиа гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа те. Үсэгнээс өөр штэ. Ямар нэгэн үсгийг бичээд тэрийг дуудаж байгаа тэр дуудлагыг авиа гэж бид нэрлэнэ. За тэгвэл өнөөдөр солонгос хэлний үндсэн падчим, үндсэн дэвсгэр үсгүүд ямар авиагаар дуудагддгийг бүгдээрээ харцгаая. Солонгос хэлэнд нийт дараах 7 падчим сүрээ буюу дэвсгэр үсгийн авиа байдаг. За энэ нь монгол хэлний ямар үсэг вэ гэвэл г, н, д, ил, им, б тэгээд хоолойны үгийн н буюу гэсэн үсгүүд байгаа. Энээс өөр ямар нэгэн дэвсгэр үсгийн авиа солонгос хэлэнд байдгүй гэсэн үг. Үндсэн падчим үсгүүд маань их тохиолдолд өөрсдийн авиагаараа дуудагддаг бөгөөд зарим тохиолдолд, зарим онцгой тохиолдолд өөр авиагаар дуудагдах үе байдаг. Өнөөдөр бүгдээрээ тэр онцгой тохиолдлуудыг үздэхье. За эхний авиа маань бол ил үсэг. За энэ нь бол бүгдээрээ бидний өмнөх хичээлээр үзсэн эр үсэг байгааз үеийн ихэнд орохдоо ирээр дуудагдчихсан бол үеийн төгсгөлд орох юм бол илээр дуудагддаг байна. За энэ дээр бас нэг анхаарах юм юу вэ гэвэл илээр дуудагдаад араас нь их шиг орсон байх юм бол дараагийн үеийн эхлэлэндээ их шиг байх юм бол адил ирээрээ дуудагдана. Харин дараагийн үеийнх нь эхний үсэг маань гүйвлэгч байх юм бол эр үсэг маань ил үсэг болж дуудагддаг байна. За бүгдээрээ жишээ авцгаая. Эхний үг маань туйлда буюу эргэх гэсэн үг. Туйлда. Туйл гэдэг үгний араас та буюу гүйвлэгчээр эхэлсэн, д гүйвлэгчээр эхэлсэн нөхцөл орж ирсэн байна. Тиймээс эр үсэг маань илээр дуудагдана. За дараагийн үг маань тураа када буюу эргэж явах гэсэн үг. За тураа када маань болохоор яасан бэ? Туйл гэдгийн үений араас аагаар эхэлсэн нөхцөл орсон бааз. Тийм учраас чи юу лээ? Их шиг үсэг юм чинь ирээрээ дуудагдах нь. Туйл гэдгийн араас ихшгээр эхэлсэн үе залгагдсан учраас шууд тураа када болж байна. За энийг хооштой сайн анхаарч уншаарай. Дараагийн маш чухал падчим сүрээ буюу дэвсгэр үсгийн авиа бол Д авиа. Энийг маш сайн тогтоох хэрэгтэй. Яагаад гэвэл маш олон үсэг Д-гээр ижлэхэн дуудагддаг. За Д эхний ээлжинд өөрөөрөө Д-гээр дуудагдана. За дараагийн үсгүүд нь болохоор ямар үсэг байна гэвэл Т, С, хос С, Ж, Ч энэ бүхэн маань яг ижил Д авиагаар дуудагддаг байна. За жишээ өгнүүдээ уншицгаая. Багшаагаа дагаад уншаарай. Гэт, од, ит, год, год. Бүгд ижлэхэн дэгээр дуудагддаг учраас энийг маш сайн тогтоохоос өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас та бүхэн маань үсгнүүдээ өнөөдрийг хүртэл үтсэн бүх үсгээ маш сайн тогтоогоод үгийн эцэстээ дэвсгэр үсгээр орохдоо ямар авиа гаргадаг вэ? Онцгой өөр авиа гаргадаг үсгүүдийг бас маш сайн тогтоож цээжлээрэй. Дараагийн хичээлээр бүгдээрээ нийлмэл падчим буюу нийлмэл падчим үсгийг үзэх болно. Өнөөдрийн хичээл та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ үсгээ сайн нүдлээд сайн тогтоогоорой. Анхаарал тавьсанд баярлалаа.